Та энэ бичлэгийг үзэж дуусныхан дараа Монголд маш их аз жаргалтай амьдарч байгаагаа мэдрэх болно. За өнөөдөр би та бүхэндээ нэгэн бодтой, маш сонирхолтой, нөгөө талаараа маш их гонигтай, харамсалтай энэ орон сууцны талаар та бүхэнд танилцуулах болно. Тэгэхээр энэ бичлэгийг үзснийхэн дараагаар та өөрийн өнөөдөр амьдарч байгаа байшин, орон сууц, за хаус, цаашлаад Монгол гэр маань ямар их гоё тав тухтай, тансаг, орд харш мэт санагдана гэдэгт итгэлтэй байна. Энэ бол Хонконгийн Cubicle Homes гэдэг зүйл. За Cubicle Homes гэдэг нь нэг том орон сууцыг олон жижиг тасалгаанд хуваагаад тэгээд тус бүрд нь хүнд түрээслүүлдэг юм хэлбэр хэлдэг юм байна. За нэг өрөөнд дунджаар 4-өөс 10 м квадрат талбай буюу ойролцоогоор нэг том шүүгэн дотор ингээд сууж байгаатай тийм адилхан юм зайг хэлж байна гэсэн. За заримд нь бол давхар ор, за дан ор, за тийм жижиг шүүгээ ингээл ороод ерөөдөө болчдөг гэсэн. Тэгээ галтгоо болон ариун цэврийн өрөөг бол ихэнхдээ дандаа нийтийн буюу бусадтайгаа хамтдаа юм хэрэглэх зохицуулттай байдаг. За тэгвэл яагаад хүмүүс ийм газар амьдрахаас өөр аргагүй болдог вэ? За нэгдүгээрт Хонконг бол дэлхийн хамгийн үнэтэй хотуудын нэг. Тэгэхээр түрээсийн үн бол жирийн цалинтай хүндэл бараг дийлдэхгүй өндөрт ордог. Тиймээс ганцаараа амьдардаг. За эсвэл бага орлоготой хүмүүс бол ямар тач унтаад за хувцас хийх зайтай байхад болно гэдэг утгаараа Cubicle Homes-ыг сонгодог. За хоёрдугаарт хүн амын нягтрал, за байрны эрэлт их учраас орон сууцыг аль болох жижиглэж олон хүн амьдруулах аргыг олсон. За нэг сонирхолтой харьцуултыг та бүхэнд харуулъя. Тэгэхээр шоронгийн хоригдлын өрөө бол дунджаар 7.5 квадрат байдаг гэж байгаа. Тэгэхээр Cubicle Homes-ийн хувьд нэг хүнд ноогдох талбай маань ойролцоогоор 1.5 м квадрат гэж бодох юм бол энэ өрөөнд дотор хажуу тийш нь дээш нь ингээд битүү өрөөд тавих юм бол нэг шоронгийн хоригдлын өрөөнд 10 ширхэг Cubicle Homes хүмүүс амьдардаг байна. За ханаа нь ихэнхдээ нимгэн панер эсвэл төмөр торон хантай. За агаар сэлгэлтийн хувьд маш муу, зарим өрөө нь бол бүр цонх байдаггүй. За тэгээд нимгэн хантай учраас дуу чимээ маш амархан сонсогддог. За нэмээд хувийн орон зай гэж юм бол энд байхгүй. За би яг одоо бол ширээнд ор сууж байна. Тэгээд Cubicle Homes-д амьдардаг хүмүүс бол яг жилийн дээр улирал иймэрхүү байдалтай л байдаг байх гэж төсөөлж байна. Тэгээд босоо зогсож болохгүй, бүтэн суучих болохгүй. Тэгээд яг ийм байдалтай хамт миний хувьд бол бас хэцүү юм байна. За гэхдээ бүх зүйл муу биш, давуу талч бас бий. За тэр нь хотын төвтэйгээ ойр, за бусад түрээсийн үнийг бодох юм бол маш боломжийн үнэтэйгээс гадна хотын төв байдаг гэдэг утгаараа ажил сургуульд явах цагийг хэмнэн гэсэн үг. За эцэст нь гэж хэлэхэд энэхүү Cubicle Home бол зүгээр нэг жижиг хайрцаг хэлбэртэй байшин биш. Энэ маань бол хотчлт, за байрны үнийн өсөлт, орлогын ялгааг харуулсан бодит дүр зураг юм. Тэр бидэнд орон гэр гэдэг зүйлийн үн цэнийг дахин нэг удаа бодоход хүргэсэн сонирхолтой жишээ байлаа. За дараагийн сонирхолтой бичлэг хүртлээр тэр баяртай.